үзэгчдээ сайн байцгаана уу залуу зохион бүтээгчдээ. Монголын телевизийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг, нэгэн шинэ түүхийг бичиж байгаа залуу зохион бүтээгч нэвтрүүлэг эхэлж байна. Залуу зохион бүтээгч 2012 нэвтрүүлэг маань олон улсын уралдаан болсныг үзэгч та бүхэнд дахин дуулгахад таатай байна. Тэгэхээр залуучууд та бүхэн, зохион бүтээгч та бүхэн манай нэвтрүүлгээс олон зүйлийг сурч, за гадны хилийн чанарт байгаа залуу зохион бүтээгч юу сэтэж, юу зохион бүтээдгийг харах боломжтой. Хамгийн гол манай Монголын залуу зохион бүтээгчд маань өрсөлдөгчтэй болж байна гэсэн үг. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлээд хамгийн ихнийхээ зохион бүтээгч өөрөө. Энэ бол мөнх жаргал тайзан дээр бүгдээрээ угтан авцгаая. Алга ташилт хэрэгтэй байна. Танд хүн болоо явуулаа шүү. За, сайн өнгөж багцнэ. За, ямар бүтээлтэй ирсэн бэ? Энэ удаад би нэг бага уурын ачигт хөрөмжийн санаатай лээ. Үзэгчдэд сануулхад өнгөрсөн удаад ямар бүтээлтэй ирсэн бэлээ? Ийм нугас хилий гэсэн хүнд бол очиод нугасын салгаж аваад энэ хавцын хилж үзээд тэгээд томьёонд бэлэн байж байгаа энэ хавцныгаа жинг тооцоод тэгээд энэ пүршнийг хатуулыг тооцоод тэгээд хаач ямар шаалганд хийх бүрэн боломжтой. Энэ жил бол нэг л бүтээлээр оролцож байгаа юм шүү дээ. Тийм нэг л. Яагаад? Би тэгээ одоо нэг л бодож авсан нэг л чанартай бүтээлээр л оролцох гэж бодлоо. За тэгвэл 3 минутын дотор бүтээлээ танилцуулаарай, амжилт хүсье. За, амжилт хүсье. Яг ерөнхий харагдах байдал нь бол энэ дотоод шилтийн хөдөлгүүр эндээс дугуй болно шанаг сумаа гидер нацаасаар удирдах боломжтой. 180 см хүртэл өндөр дөрвөж машин дээр ачих боломжтой. Тэгээ шанагны багтаамж нь бол 0.7 м куб багтаамжтай шанагтай байна. Энэ сумаа ингээд дээш доош шилжүүлэх боломжтой. Эндээс хүн өөрөө бариад түрээд өдөртөө явах боломжтой. Түрхтээ зөвхөн нөгөө хааз ирчаакаар л удирдна. Энэ өөрөө дугуйруугаа эргэлт амжуулах учраас хүн урагшаа төрж явах шаардлага байхгүй. Тэгээ энэ ажлын үзүүлэлтүүд нь болохоор энэ сонгож авсан хөдөлгүүр нь лугуудын 25 гээд 2 цилиндртэй хөдөлгүүр байгаа. Чадал нь бол 13 морины чадалтай 977 кВт чадалтай. Тэгээд шанагны зөвхөн 0.7 м куб бичлэн материалын асах өндөр нь болохоор 180 см гэдэг чинь портер юм IT дээр чөлөөтэй асах боломжтой. Тэгээ ажил гүйцэтгэх хурд нь бол 5 км цагийн хурдтай. Арамын иймэрхүү огсорцсон байгаа. Одоо энэ дээр хөдөлгүүр бол сум шанага сөйлүүлэх дутуугаа. Тэгээ суйрлуулах хөдөлгүүр нь маань энэ байгаа маа. Ийм хөдөлгүүр байгаа. Тэгээд техник үзүүлэлт нь энэ. Жил төстэй төхөөрөмж болохоор ийм хөдөлгөөрөмж байдаг юм байна л да. За өнгөрсөн жилийн бодвол нэлээд туршлагатай тайлбар бол төгөлдөрсөн байна дээ. За бэлдэж ирсэн материал болон харьцуулсан зэрэг, за бас гаргасан судалгаанууд болон хүчин чадлын тооцоолол. Анзаарсан зөв анзаарсан. Ямар ч лээс өмнө нь оролцож байсан зохион бүтээгчдүүд бол судалгаатай тооцоолол орж ирж байна. Тийм л би миний хэлэх дуртай нэг үг гэдэг л да. Инженерүүд бид таамаглалдгаа тооцоолдог гэд. Тэгээд бид нэр таамаглаад эхлэх юм бол зөв бэлэгчд хийх ажил болох хэрэгтэй. Зөв бэлэгчдийг ажлыг болгоно гэдэг чинь. Хөдөлгөөний шүүгчнээс асуулт. Хэдэн килограмм очоо өрнө гэсэн мөлий. Энэ 0.7 м куб шанахтай. Тэгээд материалын нэгтаасаа шалтгааллаа. Цаас ч юм уу нэг бол шороо өөр нэгтаа. Тэгэхээр ч одоо нөгөө хүн гараараа дарахад хүний гарын хэр зэрэг ачаал ирэхэд тэрийг нь бодож үзсэн нь одоо хөшөөрөх штэ тий. Өргөснийхээ дараа бол яг юу хөндийн төвнөл 2 дугуун дээр ирж байгаа таарсан л. Хөндийн төвөө сайн тооцохгүй бол наачаа бол өргөж болно. Хөндийн төвөө тооцохгүй 2 дугуйтай тэрний үед яг хөөр хүн өөрөө их ачаал хийдэг штэ хөшөөргөр. Тэрийгээ сайн тооцож ирнэ. Дамжих хөдөлгөөнөө өөрийн хүчээр хийхээр байна уу? Энд чинь тэр моторынхаа хүчээр хийх юм уу? Гинжин холбоо байгаа мó? Тий, хөдөлгүүрээс дугуйн гол руу одоо араагаар гинжээр хөтлөж байгаа. Тэгээ хүн зөвхөн ирчаакаар хаацлахад өөрөө урагшаа хөдлөө явах юм аа. Урагтаа бол өөрөө чинь зүтгэх хүч нь бол зүтгэхтэй яг ажил хийдэг учраас зүтгэх хүч нь бол хөдөлгүүрээс байгаа. Юу санаа бол маш их таалагдлаа. Үнэхээр яг иймэрхүү төхөөрөмжийн хэрэглээ тэр тал одоо жишээ нь одоо Улаанбаатар руу ИСЦ гэдэг машинууд байдаг шүү дээ барилгын. Тэр нөхдөөд хүрцдэл явж байгаа шүү. Тэр машинаар зараад байгаа хүмүүст бол энийг шууд бараг хэрэглээ ер нь бол байж байгаа. Тэгээ нундаг зүрл одоо будаанаас авахгүйл тийм зүйлүүдийн ажилт януудаар ийм багажны ер нь эргэлт хэрэгтэй байгаа гэж харж байна. Энийг хийх явцдаа чи бол маш их юм сурна гэж үзэж байна. Тэгээ амжилт хүсье. Хамгийн гол нь бол энэ дээр ингээ ачаа өргөдөг бүх юмнууд механизмууд хүнд даацсан одоо ачаа өргөдөг ухдаг бүх юмнууд юу хийж байгаа шүү дээ. Гидер хийж байгаа шүү дээ. Тэгэхээр чи яг тэр гидер ноцоосны бол гол ажиллаж байгаа зарчмыг энэ дээр ашиглахгүй бол нэгдүгürt өргөж амжихгүй. Яг энэ зургандаас ингээ харахад хөшгөж байгаа тэр хэсгэн дээр чи нэлээд бодолцох хэрэгтэй. Одоо шанага барьж байгаа тэр хоёр төмөс чинь нэгдүгürt нарийнхан байна. Би хөшөөргөө хүчээр хийнэ гэж магадгүй. Чи тэр гидер ноцоосыг нуудын хөдөлгүүрт олбох тэр нэгдүгürt эргэлтийн зөрөөний асуудал гарна тий. Тэгэхээр чи тэрийг мэдээж хэрэг
ирмийн дамжуургаар бол хийхгүй юугаар их араагаар их тий. Тэгээд тэрнийхээ шахаж байгаа одоо 1 секундэд хичнээн мид литр шингэн гаргах уу орох уу яг тэрэнд тохирсон тийм гидер компрессорын тийм шийдэл олсон уу? Гидер цилиндрийн бол өөрөө хийчих болно. Бүрэн боломжтой. Яг л мотоциклын уртлыг би тэргээр өмнө хийж үзчихсэн л турч. Одоо компрессорын одоо шахажаа дараалал гидер нацоосыг бол олно л доо. Тэрийг сайн тооцоолоо. За. Тэгээ би бол энэ бол аятайг санаа таалагдж байна. Зөмбөлөгчдийг ажилгүй болгох, таамагладаг биш, тооцоолдог манай зохион бүтээгч мөнх жаргалын одоо 3 гэрлээс хэдэн улаан баг. Тооцоолсон мэт. Зөмбөлөгч биш юм чи. Энийг тооцоолоо. Нэг ногоо, 2 ногоо, 3 ногоо баяр үгүй чамбуг жаргалаа. Энийг ихтэй тооцоолсон байсан юм байна. Би сая чиний оронд байсан би 3 ногоо гэж шууд хэлсэн. Хоёрдугаар шатанд уулзъя. За. Чиний бэлдэв. Ялал бэлцээ. Өөрөөхөө санааг би илэрхийлж байгаа юм чинь тэгж сандарч мантарч байгаа юм алгаа сайн бэлцээ. Чиний хувьд энэ ч нэг юм бал шиг юм байгаад энэ юу вэ? Энийхээ тухай. Хүүхдүүд одоо ухаалаг самбар дээр заахтаа ингээд гараараа заахаар бүтээлээ алхалж байгаа байхгүй. Тэгээд минийх холоос ингэж заах зориулттай байгаа. Ингээд лазераар заах. Тэгээд лазер маань тодсохгүй бол би ухаасгаар заах гэж байгаа байхгүй. Манай урлагчид маань ийм олон төрлийн ийм давуу талуудыг бэлдэж ирж байна. Зарим нэг нь ингээд гараараа магадгүй халахсан хүнсээ сайн тайлбарлаж чадахгүй байна тий. Тэгэл алхалаад байдаг учраас би лазераар аа гэж бодож байгаа. За гэж бодож байгаа юм. Манай дараагийн санаа бүтээлийг танилцуулах залууг тайзан дээр өрье. Энэ бол Даваа сүрэн зохион бүтээгч Даваа сүрэн үрж байна. Сайн мэцэн. Ямар ихтэй орж ирж байна. Эрчтэй ажиллагчтай амьдрын штэ. За бүтээлч эрчтэй юу? Эрчтэй. За тэгвэл эрч хүчтэй сайн тайлбарлана шүү. За санаагаа хэрхэн яаж олвоо? хөдөө явж явах талсан. За ил гал түлж явах тэгээд тухайн төлсөн хэсгийн ургамал ногоо үржил шимт хөрсөн төхөв байгаа үржил шимийг устгадаг учраас би энэ санааг гаргасан. Гайхамшигт ивэн тутагч хэмжээс электроникс гэсэн iPad нэр байгаль дээлтэй тул бусад чулуун модож ээлгүй юм уу одоо? Байгаль дээлтэй тулга ихэр ч одоо дан юугаар чулуугаар тулга ихгүй штэ. Чулуугаар тулгасан ч нөгөө бас ил гал алдах аюултай учраас би энэ санааг хийсэн байхгүй. Гайхамшигт амжилт төсөө 3 минутын хугацаагаа. За миний энэ бүтээл маань 100 болон тулга болж хувирдаг. Миний 100-ны маань өндөр 30 см, диаметр нь 50 см юм аа. Энэ тулга байна. Тулганы маань хөлн эрзодж ордог. Энэ тулганы 4 толгоор төмөр, сэртэнтэй байгаа нь хөндлөвч төмөрөө тавиад, тэгээ шорлогныхоо төмөрийг тавиад шорлог хийж идэх зориулттай юм аа. Галын ээж тулганы толгоор 4 төмөр, дэгээ төмөр, шорлогны төмөр, хөндлөвч төмөр зэрэг туслахын дангууд нь тулганы уул хэсэг болох 55 см зузаан тасалгаатай хэсэгт байна. Энэ тасалгаа маань гүйдэг хаалгатай. 100-ны амны аралдаа гүхээг байна. Энэ гүхээгээ эрзодж оруулаад дээрэс нь 2 хоолой огсроо тэгээд 100 холох зориулттай юм аа. Миний бүтээлийн онцлог бол огсрогддог овор хэмжээ бага, суурин хэсэгтэй шатдаггүй материалаар хийгдсэн шорлог хийж идэх зориулттай юм аа. Доосрон чи шорлог нэлээд дуртай юм аа да. Дуртай. Тулга гэхлээр бид нар одоо дээр нь сайн байж чанах юм бодлоо л да. Тэр юу бодлоо 50 см-ийн диаметртай данх олыг бол бас хэцүү л. тэг би бодсон л да том тогоо тавиад за галаа зөөллийг ингүүт шорлогдны аппаратыг нөө дээш нь доош нь болгодог шүү дээ тийм. Тэр шиг дээш нь доош нь болгох юм бодсон чинь зөвхөн шорлон зориулсан юм биш тийм ээ. Шорлогны юм төмөрөдөг ч гэсэн 100 холдог шорлогны төмөр байхгүй байхгүй. Өөр нь явж тулгач биш 100 холоо явчлаа зүг үү? Үгүй толгон 100 байхгүй. Нэг санаа. Тий. Үнсээ яг үлээ. Үнсээ хогийн савн дээр бас хоёултай холбоотой байхгүй. Энэ хогийн сав тулга 100-гаар маань хоёултай холбоотой. Би одоо нэг хардлага дүрж юм л да даваас сүрэн. Чи нэг бүтээлийг 2 3 болгоо оруулаад ирсэн юм шүү. Үгүй нэг бүтээл нэг цогт санаа байхгүй нийтдээ. Харин нэг санааг чи 2 хувааж 2 бүтээл болох гэдэг юм аа да. За гайхамшигтай. За шүүгчээс асах зүйл бишгүй байгаа. Тулганы диаметр 50 см гэж тий. Тэр нь арай жоохон том биш. Одоо тогоонууд ингээд бодоод үзэх чи ийм том гэсэн болно шүү дээ. Олон шаарлаг шаарддаг байхгүй нэг доор. Шаардлагандаа зориулаад нөгөө 100 гэдэг утгаа нөгөө тулга гэдэг утгын жоохон
алдагчаад байгаа юм шүү гэж асуух юм л дээ. 50 см-ийн тогоо гэдэг чинь их том тогоо шүү дээ. Аха. Гэхдээ толгой хүмүүс тавиад толгойн зуухан дээрээ бас тагтай гон тэрэн дотор тогоо гэж болно. Би нэгдүгээр шатанда тэнцээд ороод ирвэл тэгээд хоёрдугаар шатанда орж ирэхдээ тогооны асуудлыг би зохицуулаад орж ирэх бодолтой байгаа. Давхар болцолтой. Чи бүр ингээ их дээр ингээ дүүтрүүлж юмдад ийм нэг юм болчихдог үзсэн үү? Чиний дээр одоо шорлог гэдэг нэг дутагдaltaй марагдах гэдэг юм л да. Өөрөг байгаа шүү дээ. Голынх нь айгүй олон хөтэй шорлог байгаа. Захих нь зөөгөн багтаа. За тийм тэг дөрвөн багтаа хүмүүс авид. Тэг дөрвөн чинь тэгээд хөндлөвч төмөрөө тавьж байгаа шорлогын төмөрийг тавиад яг яаж ажиллах вэ? Яг дөрвөн дотор ингээд бөөрхөд дотор дөрвөн дөрвсээр л ингээд хийцэн гэсэн утга нь л ажиллаа л да. Галаа гэж асуулт. Асуулт биш л дээ. Юу зүгээр нэмж хэлэхэд азбестаа хавтан хэрэглээд хэрэггүй баха. Ягаад гэвэл азбест чинь бол уушигны рак үсгдэг. Ийм учраас бол ер нь азбестыг хаяагүй хэрэглэхээ болж байгаа. Миний зүгээр харж байгаа онцгой угаасаа одоо жирийн дөрвөн улиралдаа тийм ээ нүгэд байдаг хөдөө орон нутгийн эсхийгт амьдарч байгаа хүмүүст л ер нь 100 холныг нэгдэг хавтгаа дөрвөлж нь бүрхээ хэлбэртэй байгаа шүү. Тэрийг авсаархан болох чинь гэдэг утгаараа хэрэглэн тэнд байх гэдэг утгаараа хөгжүүлээд явбал үнэхээр бас хүмүүст хэрэглээнд нэлээд ойрхон болох болов уу гэж хэлмээр. Одоо шүүгч. Миний хувьд бол түрүүний чиний яг энэ ялгаа гаргаж хэлж байгаа байдал чинь хангалттай байна л. За ингээд шүүгчдийн гэрлэр төгөлдрөө чи нүүрсээ бэлдээд би маха амтлаад 2 дугаар шатанд альны амтах юм бэ? Альны амтах юм. Нүүрсний амтах. Баярлалаа. Маха бэлдгүүгүй юу гэдэг шийдэг шорлог шарж үзэх гэдэг шүү дээ. Эсвэл ямар нэг юм хийх гэдэг. За ингээд шүүгчдийн гэрлийг хоёул харцгаая. Нэг ногоон. 2 ногоон. Нэг улаан. За тэгэхээр улаан гэрэл чамаг юу дээр анхаарах ёстойг дахин сануулж байгаа шээ. Тэгтэлтэй талаадаа цэцлэж. Тэгээд шүүгчтэй маань шүүмжлэл бүтээл юм шүүмжиж алдааг нь нээж өгсөнд баярлалаа. Намайг Цэрэг Очрын Бацаахан гэдэг. Энэ залууч хөмтөгч улсын уралдаанд анхудаага оролцож байна. Яг миний оролцсон яг юм заавал би энэ тэнцэх албагүй. Ерөнхийдөө дараа дараах өөрийнхөө механикийн ангийн дүүнэртэл би урам өгөх гэж. Тэгж л оролцож байна да. Сандарч байна уу? Нэг сандрахгүй наа. Гэтэ ер нь өглөө ирээ хүлээж авах гэж ер нь эвгүй байсан шүү дээ. Тэгэл явцсан нь өөрөө баг багаар тайвшруулсаар гал одоо ер нь гайг байна. Дараагийн бүтээл санаа маань Бацаахан зохион бүтээгчийн бүтээл байгаа. Өөрөөр нь тайлбарласан дээр баха. Бацаахныг тайзан дээр урьж байна. Чиний бүтээл санааны нэр нь Монгол үзэг гэсэн байна шүү дээ, тийм ээ? Орос үзэг гэж байдаг болов? байгаа. Хятад үзэг байлгүй яах вэ? Америк үзэг, Япон үзэг байгаа тийм ээ? Байлгүй яах вэ? Тэгвэл Монгол үзэг яага байж болохгүй гэж тийм ээ? Тэгэлгүй яах вэ? Тийм учраас л энэ санаа гарсан шүү дээ. За. Яагаад заавал Монгол үзэг гэж нэрлсэн бэ? Бид нэр өөрсдөө хийх гэж байгаа юм Монгол байлгүй яах вэ? Монгол санаа бол шингэсэн байгаа юм байна тийм? Амжилт үсэн. Юмар л гаднаас авч штэ. Ягаад ганц юм а ч гэсэн өөртөө хийж болохгүй гэж. За амжилт үсээд үзгээ тайлбарлахад 3 минутын хугацаа байгаа. За. Энэ дээр бол би 2 бэхтэй хийсэн байгаа. Улаан бэх, нэг нь болохоор зүгээр хөөх юм уу цинхэр бидний ердийн хэрэглээний бэх. Ийм 2 бэх хийсэн. Бэхээ ингэж энэ дээд тал нь бэхний сав бол дээдэлтэй байна. Тэгээд бэх маань энэ дундаараа болохоор гуурсан хоолгоор явах юм. Энэ гуурсан хоолой бол бидний туслын систем. Би хамгийн гол ерөөсөө миний гол санаа бол ерөөсөө би туслын системийг л ашиглахыг зорьсон юм аа. Үзэг маань нэг хушуутай байж болно, 2 хушуутай байж болно. Гэхдээ нэг хушуутай болохоор хамгийн гол нь нэг асуудал нь болохоор бэх маань солигдоход зүгээр би хар бэхээр бичиж байгаа, би цэнхэр бэхээр бичгээд зүгээр бичээд үзэхэд ямар гардаг лээ. Тийм учраас би 2 хушуутай ихийг зорж байгаа. Тэгээд тусны системээрээ би бэхнийхаа би их баг гаралтыг би тооцно гэж үзсэн. Нэгдүгээр, хоёрдугаар систем гэдэг маань өөрөө бас миний гол санаа. Тэгээд систем ашиглахдаа бэх орж ирэх гуурсны тохируулганы бэхний бол юу байгаа. Энэ нөгөө хоёр талд нь бол дахиад би гуурсны систем хийж болно гэж гараа. Тийм цагаараа. Тэрүүгээр яг үхээр би хушуугаа дээш доош татжуулна. Улаан бэхнийхаа хар бэхнийхаа тийм хушууг дээш доош ингээд татаж болохоор тийм араа хийж болно. Бэхээ яаж хийх вэ? Бэх бол угаасаа мэдээж боронкор хийн.
Гэхдээ бол тэр бүгд том биш шүү дээ. Хамгийн гол нь тэгээ юу л үрэл гэж ярина. Наадах чи өөрөө дээдлэлт нь 2 таг байгаа. Цэнхэр улаан хоёрын. Тэр бол жижигхэн. Гэхдээ бидний бодгол боронк зүгээр авсаархал юм бай таарах тийм үү. Ингээд дээрээс гоожлогдсон доошо тусч байгаа зэрэг чи нарийнх болно шүү дээ. Би дөнгөж сая зүгээр ингээд асуултанд дундаас би нэг юм олцлоо гэж бодлоо. Тэгвэл би тэр боронкийг би зүгээр тэр үзэгний би чимэгэл маягаар унжилж болно шүү дээ. Тийм үстэй. Тийм тэгэл зүгээр чимэгэл маягаар унжилсан бахад эргээл аваад хийчин эргээ зүүн хүн харахад зүгээр гоё чимэглэл үзэгний. Тийм. Манай монголчууд өөрсдөө хийх хэрэгтэй л дээ. Монгол pop, монгол hip hop, монгол үзэг гэд бүгдийг л өөрсдөө хийх хэрэгтэй л дээ. Гадаад байдаг, тэнд байдаг гэд биднес юм хийхгүй байх юм бол ердөөс хөгжихгүй шүү дээ. А гэхдээ чиний энэ санаа бол юу гэхээр жоохон арай нүсэр болцсон байна л да. Одоо цэнэглэх систем үзэгнүүчийг хялбах шүү дээ. Дүрж байгаа соруулаад буцаагаас ороод авчдаг. Тэнгүүч өөрийнхөө их баг хэмжээг яадаг гэхээр үзэгний чин дээр гуурсан систем чи өөрөө ингээд тохируулчихдаг шүү дээ. Гэлчээд брокер хийчихэл дахиад их багын энд нэг юмар тохируулах гал дахиад нэг хоолойг үйлгээл ингээд жоохон арай нүсэр болгоод байгаа юм шүү. Яа ийм бэхэр ажилдаг үзэг бол хэдийгээр харахад хялбар боловч их нарийн механизм байдаг. Тэр үзэгний доотлолт бол олон салбантай юм бий байдаг. Тэр нь бол гадаргын таталцал, норголтын үзэгдлийн одоо тусламжтайгаар савндах чирнилээ бол яг бичлэлтэн зарцуулж байгаа тэр бихний зарцуулалтын хэмжээгээр бол ингэж татаж авч идэг байхгүй юу. Тэгэхээр тэр асуудал бол энд яаж шийдэх нь харагдахгүй байна. Шууд хоёр урагшуутай гэж штэ. Гэхдээ нэг үзэгнээс ингээ хушууг нь гарна. За тэгэхээр тэр чинь бүр төвхтэй болно. Мэдээ. Яагаад төвхтэй болох вэ гэхээр чи хушуугаа ингээ төгжих гэдэг шээ. Тэр чинь бихтэй. Тий. Тэгээд төгжиж байгаа механизм зүгт. Чи харин тэгсэн дөр бол хоёр эсрэг талдаа хоёр юу те чи ингээ усрагддаг, соруулцдаг зүгээр үзгийг л дундталт нь залгаас холбогч яг л хоёр талаас нь эргүүлээд тэр үзэгч нь үндсэндээ иймэрхүү байгаа шүү дээ. А зүгээр урдаа талын хушуугаа нийлэх юмгүй. Тэгэл хоёр талтай хушуутай тий. Ингэж байгаа бол ингээд бүр амархан болчихгүй тань. Урд үзүүр дээр ингээд солино гэдэг шингэнийг чиглэлийг өөрчлөн гэдэг бол өөрөө маш их тийм хий шингэний харьцлан дээр ажиллаж байгаа нь наривчлах өндөртэй байдаг байхгүй. Наривчлалт өндөртөөгөөс гадна тухайн хийцэг материалыг энэ сонголтоос авахлаад хүндрэл үүснэ л. За ингээд бол үнэхээр хэцүү. Гэрэл асна бас тэнцвүүгүй юу гэдэг нь шийдэгдэн нэг улаан нэг ногоон одоо шүгчийн гэрэл чиний хилээд байгаа үндэслэл чинь таалагдаад байна л та. Түс энэ санаа ч бол хийхгүй. Нэгэнд өөрөө тийм зөв бодолтой байгаа хүн энд хэлсэн юмнаас тусгаад тэгээ өөрийн гэсэн онцлогтой тийм үзэг гаргаад ирэх юм байна гэж тэнцүүлж байгаа шүү та. Монгол үзэг тэнцлээ. 2-3 машин халаах төхөөрөмж тийм ээ. Тэр төхөөрөмжүүдэд ганц л хүн бүрэн төгс хариултыг өгч чаддаг. Энэ хүн бол одоо шүүгч цог зовхлон. За ингээд чамд 3 минутын хугацаа бий амжилт хүсье. Бидний бүтээж буй хөдөлгүүр халагч нь 220 мм-ээр савлагдсан ахуй хэрэглээний шатдаг гэгээр ажиллана. Энэ хөдөлгүүр нь халагчийн орсноос үл хамааран ажиллах боломжийг олгож хэрэглэхэд хэлбэр болно. Хөдөлгүүр халагчийн техникийн бүтц нь хамгийн хэлбэр энгийн бүтээгдэхүүн бөгөөд энэ нь өртөг, багтай ба аюулгүй найдвартай ажиллагааг хангана. За энэ бол агаар шүүгч таг, гадар корпус, энэгээр усны цамцан шингийн ирэх хоолой, энэгээр гадагшлах хоолой байна. Энэ газ уушаа халагч. За энэ бол манай Деталийн тодорхой орсон зураг байна. Гадрах корпус, энэ доторх корпус. Энэ нь болохоор дулааныг сайжруулахын ингэж хийж өгсөн байна. За энэ бол ингээ ерөнхий зураг. Эндээс газ уушаа халагч алж, олмоор энд магнит үсрэлт үүснэ. Тэгээд цилиндрүүд алж өгснөөр цамцан дах шингэн эргэлтэнд орж улмаар энэгээр дээш гарч эндээс шингэнээс орж явна. Хугацаанд амжилт тайлбарласан. Шүүгчдээс асуух зүйл их гарч ирэх болов уу гэж би дотроо бодож байна. Ер нь бол танд бол ажиллаж исэн за яг энэ төрлийн зүйлийг хийж исэн туршлага бол байгаа тийм ээ. Хөдөлгүүр халагчийн чиглэлээр 2004-5 оноос эхэлж ер нь ажиллаж исэн. Импортын бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирж суурилал тавьж зарж исэн. За дээр үндэслэж энэ загварыг санааг одоо энэ гаргаж бид бүгд бүтээсэн. Зүйл байгаа. Багаар оролцож байгаа юм байна. Тэр би энэ дээр хэд хэдэн дутагдaltaй юмуд харж байна л да. Та нар зөвхөн механик хийцэг асуудлыг ярьсан байгаа байхгүй. Тэр хана яг ч тэр нэгдүгürt дулаан мэдрэгчтэй одоо жишээлбэл цахилгааны юм уу электроник хэсэг орж ирэх гэдэг нь шүү дээ. Тэгээд наадныхаа өөрөөр даралтаар нь биш одоо тийм өтгөрцөн тохиолдол албатан
юу гэдэг шүү. Циркуляц хийх помп хийх гэдэг шүү дээ, тий. За тэгээд цагаар хасдаг. Яг тэр эсмэсгүүдийг иж үрдлээ нь оруулахгүй бол яагаад Вебесто тэр Германы төхөөрөмжүүд яагаад үнэтэй байдгийг харсан. Үнэтэй байдаг тийм. Тэд маш өндөр технологи хамгийн хэцүү нь юу гэж тий. Хамгийн одоо би одоо удаа дараа давтчихж байгаа юм гэдэг. Аюулгүй байдал. Аюулгүй байдлыг дээзэргээр хэлэхгүй бол наац хүний машин шатах яах вэ? Бага хавьдны машин шатах ажил хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр тэр саяны миний хэлдэг тэр дөрвөн проблемыг үүдөө. Ер нь одоо аюулгүй ажиллагаан дээр ажиллаж байгаа. Тэр нөгөө нэг дөөл мэдрэгч, тэгээд дулаан мэдрэгч, янз бүрийн сенсорууд, тэгээд тэр нөгөө нэг асаалтын нөгөө нэг юу штэ, баллон биш штэ. Тэрний автомат хаалт, нээлт. Тэгээд нөгөө нэг дөөл унтарсан тохиолдолд дахин асаах. Тэргээд дөлийг яаж мэдэх гэж байгаа вэ? Дөөл мэдрэгч тэр юун дотор байрлаж, шат камер дотор дөөл байрлаж байгаа шүү дээ. Шат камерт дөөл мэдрэгч дулааны яг уу гэрлүү. Дөөл мэдрэгч тийм тэрийг туршилтаар хэд хэдэн аргаар бид нар судалж байгаа. За тийм. Тэгэхээр яг энэ мэтчил ингээд ярангууд биш та нар бол тийм ээ одоо ерөнхийдөө бол энийг халаана гэдэг хүн болго мэдчихэв. Тэгэхээр яг энэ санаагаар та нар хийхэд бол маш их туршилт хэрэгтэй. Би одоо зүгээр асаалтын систем ихэд баг одоо худалчунд ярьж яхад ингээд өдөр болгон алдаа юм янз бүрийн болоод явдаг. Тэгээд шантралгүй хийх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол төвхтэй тэр нөгөө найдвартай байдлын талаас одоо Вебестогоос илүү юм харагдахгүй байна л да. Яг зүгээр энийг бүр халааж болох юм аа яг ингэж халаана гэсэн санаагаа ингээд яг яагаад тэгээд туршилтаар ингээд хийгдээд баталсан байхгүй. Одоо бол энэ дээр бид нар гол ажиллах юм гэхэлэр нөгөө нэг хамгаалтын систем тэгээд нөгөөх нь автоматжуул хялбар хасах. Энийг одоо юу гэдэг алсаас удирдах асаа. Асаах нь одоо яаж асаах юм? Одоо бол яаж асаах? Гар удирдлагаар магнитээр асаах юм уу? Магнитээр асаах юм байна тий. Асаагч нь бол магниттэй байгаа шүү дээ тий. Газа нээлээ. Тэгээ нөгөө орчлуур нөгөө магнит шүү дээ. Удаан идэг. Ахуй гэдэг нь тэр өөрийнх нь циркуляцаар энэ шингэнийг эргүүлнэ гэж ер нь итгэхгүй байна. Ягд бол моторын дотор чинь хамаг тосолч юм байж идэг. Тэгээд энэ дотор байгаа зүйл халаад шингэрээд тэр хүүтэн юугаа түлхээд эргэлтэнд оруулна гэхэд их төвхтэй санагдаж байна. Тэр дээдл түлхэгдэж дулааны эргэлтэнд орохоос өмнө энэ дотор байгаа шингэн чинь өөрөө 100 градусаас илүү халаад тэгээд нөгөө задардгүй юу баг хөлддөг тэр нэгдлүүд нь задраа тэгээд эргээл эн чинь бол харин ч хөлдөх шингэн болж хувирмаар санагдаад байгаа байхгүй. Хамгийн гол нь автомашины хөдөлгүүрийг яг энүүгээр халаах нь маш үр дүнтэй юм а гэдгийг туршилтаар батлаад нотлоод. Тэгээ энийг одоо хамгийн гол нь олон нийт түгээж юу болохыг хүсэж байгаа байхгүй юу. Ер нь бол бизнес яг үйлдвэрлэлийн интернет холбогдоод харьцсан гоо зах зээлээ мэдэрсэн хүмүүс хийх тусмаа эрсдэл багтаа байдаг гэж ер нь бол ойлгодог л доо. Тэр утгаараа та нар ч гэсэн бас ерөнхийдөө суултал даваад бол харьцуулж үзсэн юм байна. Зүгээр миний зүгээс харж байгаа зүйл нэг юм байна. Яг автомашиныхын аккумулятороос нь тэр газын одоо царцалтыг зохицуулна гэж байгаа. Энэ хооронд ер нь бол автомашин чинь яг аккумулятор ихлэ бээрдэг. Бээрснээс чадал ундаг тийм ээ. Энэ унтсан байгаа дээр энээс ахаад энергийг авчгаар нөгөөдгөр магадгүй те халааж болдго юм. Тэгтэл астаачрыг үндсэн ажиллагааны юунд хүрэх хэмжээнд нь нөлөөлчих үедээ энийг сайн харгалзаж тооцоолороо энэ чинь ганцхан астаачраас гадна тэр сэвчэн дээр ирэх өндөр хүчлийн эдрийг чинь бас аккумулятороос гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр эдрийг бас харьцуулж уйлдуулаараа гэж хэлмээр байна л да. Тэгэхээр юм байна. Нэгдүгээр та бидний хийж байгаа гэсэн шүү дээ. Яг ямар хүмүүс хийж байгаа? Энэ Сизо компани одоо тэр компани ажилчид болоод одоо манай аав хиний тамир ямар оролцоотой гэдэг асуудал байна. Өөрөлдөө сая бүх яг энэ санаагууд ингэсэн байхгүй. Бид нар хийгээд ингээ импортоор бүтээгдэхүүн оруулж ирээд хийж яхад тамир бол гол санаавал ингэсэн байхгүй. Аава юу яа л та. Бид нар импортоор оруулж иж яхад өөртөө хий. Ингэж хийж болохгүй гэдэг санаагаа. Тэгээд бид нар Энийг асууж байгаа асуулт бол яг тухайн бүтээл дээр тамирын хариуцж хийж байгаа нь юу вэ? Тамир ямар оролцоотой байгаа вэ гэж асуулт тавь. Харин юм баггүй. Тамир оролцож хийж болно. Угаасаа болно. Тэгтээ бүтээлээ тайлбарлахдаа тамир бүх юм тайлбарлах ёстой. Яа гэвэл юу игээд байгаа бүх учраас өөрөө олцсон байх ёстой байхгүй. Сая бүх тайлбар өөрөөс ч явчлаа. Энэ бүтээл тэнцээд хийлээ гэхэд бол дараагийн дээр зөвхөн тамир тайлбарлана. Өөрөлдөө чи юу игээд байгаа бүх юм ойлгох ёстой. Тэгээ эцэст нь хэлэхэд бол эн чинь бас хийгдсэн юмны хойноос явж байгаа асуудал болж штэ. Өөрөөр Вебестог өөрсдийнхөө юугаар хийх гээд байгаа асуудал штэ тийм үү? За ингээд шүүгчдийн гэрлийг харцгаая. Бүгдээрээ. Нэг ногоон. Хоёр ногоон. Нэг улаан. Тэр улаан тамираа зориулж алсан улаан болоо гэж бодож байна. За амжилтсий. За 2 дугаар шатандаа бүгдээрээ эргээд бүтээлтэйгээ уулзцгаая.
Залуу зохион бүтээгч 2012 үргэлжилж байна гэх юм үзэгчтэй. Зохион бүтээгчтэй би дэлгэцэндээ ойртон сухыг өрж байна. Дараагийн оролцогч маань 17 настай юм сурагч байна. Зохион бүтээгч Дайр Сүрэн. Ба түүний багийнхныг өгтөн авцгаая. За сайн байцгаана залуучуудаа. Сайн байна. За багийн гишүүн мөлий. Ариут. Ямар бүтээлтэй ирсэн бэ? Удгийн уснаас цахилгаан гаргаж авах. Удгийн уснаас цахилгаан гаргаж авах. Хэдийн хэмжээний цахилгаан гаргаж авах уу, яаж гаргаж авах уу гэж олон зүйлүүд гарч ирэндээ. За тэр бүгдийг 3 минутанд дамжиж тайлбарлана шүү дээ. Амжилт хүсье. За амжилт хүсье. Энэ бүтээлээ хийх бол гол шалтгаан нь юм л одоо хөдөө нутагт нарны энергиэр захиалгааны гаргаж авдаг 12 үйлдвэрийг хөдөө одоо бороо олооноор үргэлжлээ орох юм уу. Тэр үед одоо захиалгаангүй болчдөг. Одоо зурагт радиог үзэж чадахгүй. Тэрнээс сэтгэлээд одоо энэ бүтээлээ гаргаж авсан. Тэгээ энэ нь болохоор хөдөө ус наашаа одоо энэ бүтээл рүү гарна. Тэгээд тэр явцдаа энэ синс байгаа. Синс эргэж энэ юу оромог. Тэгээд энэ синс нь оромгоо зүгтээ эргүүлж оромг нь энэ конденсатор цахилгаан хөрвүүлнэ. Тэгээд энэ цахилгаан хөрвүүлсэн цахилгаанаараа одоо хэрэглээг хангах. Наашаа тайзан дээр зогсоорой. Манай шүүгчдэд усан цахилгаантай тэгж байгаа юм биш үү? Хэдийн хэмжээний ус урсж ээж ямар хэмжээний хүчтэй гаргадаг тийм тооцоог нүзэн. Одоо энэ бол маш бага даралттай шүү дээ. Тэг бараг л урсахгүй үгтэй л юм байна шүү дээ. Гэтэл наа чи даралтын юм чинь нөгөө эргүүлж сайн тог гаргах уугүй гэдэг асуудал байна л да. Цахилгаан. Худгаас ус орж исэн мотор чинь илүү ачаалагдаад тэгээ наа өөр энийг гаргаж авах гэдэг шүү дээ. Тэгээ нэг нь илүү их цахилгаан хэрэгжилчээд тэгээд цахилгаан гаргаж авна гэдэг чинь өөрөө болохгүй байна. Зүгээр энэ юунд дээр хэрэглэх вэхээр зүгээр горигч гэдэг юм уу юу шүү дээ. Гол нь шүү дээ. Тэр чинь зүгээр байгалийнхаа энергиэр тийм ээ төвшингээр урсж байгаа учраас тэрийг ашиглах болно. Цахилгаан хэрэглээд сорж байгаа худган дээр тавьчихвал болохоо болчиход байгаа. Тэгж конденсаторт миний дүнээр хэрэгжилсэн чинь нэг чи хоронхол зураг алгуулдаг. Өөрөлд конденсатор чинь тодорхой хэмжээний багтаамжтай байж байгаа шүү дээ. Үргэлтийн хүчээр буюу хоёр цахилгаанд байгаа ийм эргэж байгаа ялцсны хооронд нэгэн дээр нь болох тэр конденсатор тэгээд тэр яг өндөр хүчлээ хоригдлуулж хагаад тэгээд хооронд нь ингээд тог ойн алдуулдаг байхгүй. Тэгээд та нар магадгүй одоо энэ дээр конденсатор дээр ингээд тог хоригдлуулж байгаа та нар нэг юм шийдэн залгаад үзэрэй. Бараг улаасахгүй. Улаас амжигчгүй. Тэгэхээр нэгдүгээрс миний дүнээр тэрийг ер нь захилгааныг яаж хадгалдаг вэ? Тэр хадгалах арга нь төвөгтэй байгаа шүү дээ. Ямар аргаар хадгалах вэ? Тэр одоо биднээс хамгийн шилдэг арга юу вэ? Аккумулятор хадгалж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хэрвээ та нар энийг хийгээ хадгалах гэж бол миний дүн конденсатор төш юунд хадгалаарэ? Аккумулятор хадгал. За ингээд гэрэл хоёр улаан гурван улаан харамсалтай байна. Тэгээд Дайр Сүрэнгийн багийнх нь сэтгэл санаа унахгүй. Хоёр дахь санаагаа тайлбарлахад бэлэн байна. Гаражиг үрлээ